энэ жилийн сургалтын сэдэв бол нийгмийн эрүүл мэндэд сувилхан оролцоо гэсэн юм сэдвээр явж байгаа. Тэгээд совилогч өөрөө маш тийм нарийн мэрэгжил, маш хариуцлагатай, маш нарийн ажил баримтыг хийдэг юм мэрэгжилтэн байдаг. Тэгээд ер нь яг одоо энэ хурлын үеэр яригдж байгаа асуудал дээр бол өнгөрсөн жил одоо Монгол Улсын засгийн газраас совилогчийн цалингийн шатлалыг бол дэвш нь гаргаж өгсөн. Энэ бол яваандаа энэ мэрэгжилтний нэр хүнд өсөх, сайн хүмүүс ажиллах юм нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн маш том бодлого болсон гэж совилогч нар бол бас ярьж байна. За совилогч бол өөрөө нэгэнт эзэмссэн бол тийм алдаа гаргах ёсгүй юм мэрэгжил байдаг. Тэгэхээр биднес эрсдлээс яаж сэргийлэх вэ гэдэг талаар одоо улсын 2 дугаар төвөмлөг, 1-2 улсын 3 дугаар төвөмлөг, 1-р төвөмлөгийн мэрэгжилтнүүд бас энэ хичээл заах юм. Энэ бол бас юугаар онцлогдохоор Монгол улсын өнцөг орн болон бүрээс ирсэн 330 орчим совилогч бол энэ үйл ажиллагаанд орж байгаа. Тэгээд совилогчийн баяраараа за зөвхөн баяр тэмдэглээд авах биш, гол нь бас мэдлэг олж аваад туршлагаа хуваалцаад тэгээд орон нутагта өөр өөрийнхөө газар ажиллаж байгаа газараа энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлж яваасаа гэсэн ийм сэдэлтэйгээр энэ сургалт явж байгаа. Өнөөдөр олон улсын совилогчдын баярын өдрийн 24 дахь удаага Монгол улсад тэмдэглэж байгаад холбогдуулан өнөөдөр улсын 2 дугаар эмнэлэг мөн эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч энэ жилийн олон улсын совилогчдын баярын өдрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагаа одоо дөнгөж эхэлж байна. Энэ үйл ажиллагаанд олон хөдөө орон нутаг болон нийслэл хот дүүргийн 300 гаруй совилогч тусгай мэрэгжилтэн нэг дор хурамчуулж эрдэм шинжилгээнийхээ хурлын үйл ажиллагаа эхэлж байна. Өнөөдөр олон улсын совилогчдын баярыг Монгол улсад 24 дахь удаага тэмдэглэлтэйгээ холбоотойгоор бүх орон даяар бүх совилогч нартаа олон улсын совилогчдын баярын мэндийг хүргье. Ер нь одоо совилгын тусламж үйлчилгээг эмнэлгийн тусламж үйлчилгээг бол совилогчгүйгээр төсөөлхийн аргагүй. Совилог тусгай мэрэгжилтэн маань нөр их одоо ажил хөдөлмөр хийдэг. Монгол орон төдийгүй Монгол улс төдийгүй дэлхийн нийтэд бол совилгуугаар одоо эмнэлгийн үйл ажиллагааг төсөөлхийн аргагүй байдаг. Намаг ган төмөрийн зориг төгөлдөр гэдэг халдвар төвчийн судлалын үндэснүүдэд мэслийн совилогч хийдэг. Хамгийн гоё онцлог нь ерөөсөө алд ер нь өвчтөндөө үйлчлүүлж хамгийн ойрхон харьцдаг. Ер нь бол тэр өмнөхөө сэтгэл зүйцэн ч болон тэр хүмүүс нь биднээс дөөснөө урам өгч биднэрт ажиллах хийж маш их өгдөг. Айгүй сайхан энергингүү тийм сайхан мэрэгчл байгаа. За өмнө говь аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн ээлжийн совилогч Тогоодоо өгтөд орчинд. За би өмнө говь аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн ээлжийн совилогч Дорчинд гэдэг хүн байна. За манай өмнө говь аймаг бол уул уурхай их хөгжсөн. Өмнө говь аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв 3 тессон бол ялангуяа хүн ам өсөж байгаагийн хэрээр уламжлалт эмчилгээний ажил ачаал бол ихссэн байгаа. Тэгээ энэ хүрээнд энэ судалгааныхаа үндэслэл болгоод бэлтгэлээ бол судалгааныхаа ажлыг хийсэн байгаа. За манай уламжлалт эмчилгээний тасаг нь бол өдөрт нэг совилогч 18-аас 12 хүнд үйлчлэх ёстой бол одоо манайх өдөрт 50 хүн үйлчилж ийм их ачаалттай ажиллаж байгаа. Энэ ачааллын талаар ерөнхий судалгаагаа бол гаргаж ажилласан байгаа. Тэгээ манай уламжлалт эмчилгээний тасаг нь барай засал, сэргээн засах эмчилгээ, уламжлалт сэргээн засах гэсэн ийм чиглэлээр өдөрт бол 3 совилогч гарan ажилладаг байгаа. Энэ 3 совилогчийн үйл ажиллагааг ачааллыг гаргаж ирсэн байгаа. Бэ Хүслэн баяр. Совилогч, гемодиализын совилогч. 2 дугаар эмнэлгийн. За миний хувьд бол бүхнийг багаас нь эхлэх ёстой гэж бодоод совилогч мэргэжлийг сонгосон байгаа. Тэгээ одоо совилогч мэргэжлээр 2 жил орчим ажиллаж байна. Тэгэхгүй мэргэжлээд ажиллаж жишээ илүү их сурах болно. Нийгмийн эрүүл мэндийн сургалтын ажлын байрны тодорхойлтыг энэ хүрээнд одоо бид аль бисаар боловсрол батлуулахаар болсон. За энэ талаар зөвхөн судалгааны ажлын бүтээлийн ном байж байгаа. Ямар хүн агуулгатай, хүн утгах үргэлж хэлсэн байна гэдэг нь хэлсэн. Та бүхэн бас түүхийг ялах хүссэн зарим одоо 2004 оны жилийн өмнөхөөс хамаагүй илүү их мэрэгшсэн. Хамаагүй их шинж үндсэн 4 чиглэлийн хүрээнд нийт 149 ихтгэлийг одоо судалгаа
оруулсан байж байгаа. За энэ бас одоо эрүүл хот гэдэг төслийн бүрэн төсөл судалсан байж байгаа. Бүтэн 14 сэдв. Энэ бүрэн бид нар тэмдэглэдэг. Харамсалтай нь нэгэнд та энэ мэргэжлийг сонгоод ажиллаж байгаа бол алдаа гарах хэрэггүй ийм айгүй хүчтэй ажил. Тэгвэл Вьетнам улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын загвар улс болсон гэж 6 зорилтын хүрээнд манай эмч хэрэглэгчнүүд за улсын нэгдүгээр төвөмжлөг улсын 3 дугаар эмчгээс бас дуу хоолой хүргэж чадсан. Ийм бодтой Вьетнам улс. За энийг би та бүхэндээ ярьж ирсэн 2004 оноос хойш хэмжээний үндсэн зорилго бол оршиж ирэх юм аа. Сувилагч нарын маань бүтээл улам чанарчсан байна. Одоо